Сайн байцгаана уу? Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ай мэндийг хүргэе. Намайг Мөнгөн Ишиг гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын засгийн газрын санхүүжилттэй Lead Mongolia хөтөлбөрийн 2017 оны оролцогч, мөн Lead төгсөгчдийн холбоо нийгэм дүүшлэх төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Миний хувьд Америкийн нэгдсэн улстай холбоотой түүх 2000 онд эхэлсэн. Тэр үед Их тайвны корпусын сайн дурын багш нараас англи хэлний суурь авч түүнээс хойш хүссэн мэргэжлээ эзэмшиж мөрөөдсөн ажил мэргэжлийн замналаа эхлүүлэх боломж надад нэгдсэн гэж боддог. Харин Lead Mongolia солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 10 дугаар сард Америкийн нэгдсэн улсад 40 монгол залуугийн хамт очиж Виржиниа их сургуулийн улс төр судлалын төвд суралцсан Сенат, Конгресс мөн Америкийн төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан нь миний хувьд онцгой туршлага болсон. Тэндээс бид төр, иргэний нийгэм хэрхэн хамтран ажилладаг, ардчлал, хүний эрх, иргэний оролцоо яагаад чухал вэ гэдгийг илүү сайн ойлгож авсан. Эх орондоо ирээд бид байгаль орчин ба хотжилт, ажилгүйдэл ба ядуурл, авилгын эсрэг ил тод байдлыг дэмжих чиглэлээр санаачлаг гарган нийтдээ 50 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Монгол улсын 3 дахь хөрш стратегийн түншийн хувьд Америкийн нэгдсэн улс Монгол улс цаашид хамтын үйл ажиллагаагаа улам бэхжүүлж илүү олон залуус эрдэм мэдлэг боловсрол туршлага хуримтлуулан эх орноо хөгжүүлэх үйлсэд тус нэмэр оруулах болтугай.